Алтны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн төлөөлөл болсон та бүхэндээ энэ сайхан өглөөний мэндийг хүргье. Өнгөрсөн он засгийн газраас алт хоёр хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлсэн байна. Бид алт хоёр хөтөлбөрийг цаашдаа ер нь нэлээд наривчсан байдлаар зохион байгуулалтанд оруулж үндэсний хэмжээний аж ахуйн нэгжүүдэд төрөөс дэмжих энэ бодлогыг тууштай дэмжиж явуулахаа та бүхэндээ сануулгыг хүсэж байна. Манай улсын алтны нөөц ачааллын төлбөрийн борлуулалтын орлогоос 2.5%-аар реалти татвараа тогтоосон. За энэ 2019 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл мөрдөх иймэрхсэн зохицуулалттай байгаа. Энэ нь алт олборлолтыг нэмэгдүүлэх чиглэсэн томоохон дэмжлэг гэж би үзэж байгаа. За миний сайдаар томилогдсон өдрөөс эхлэн салбарын хариуцлагын тогтолцоог сайжруулах, эдийн засгийн үйлдвэрлэлийн тогтолцоог төгөлдржүүлэх, нэмэн үртэг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой үйлдвэрүүдийн төслүүд онцгой ач холбогдол өгж ажиллагаа илэрхийлсэн байна. Тэр дундаа алт тул Монгол аж ахуйн нэгжүүдийн хамгийн гол хөрөнгө санхүүг тэлэх, эдийн засгийг тогтвортой байлгах, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, алтны нөөцийг нэмэгдүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг бас хангалттай түвшинд нь гаргахад алт тул бидний амин чухал асуудал мөн. Энэ дээр аж ахуйн нэгжүүд нь бас энэ төр засгийнхаа бодлоготой уялдуулж хаана бас дэмжлэгээ зохицуулж төрийн зүгээс бас дэмжлэгээ авч буцаад нийгмийн хариуцлага ухамсарлаж бас ажиллахыг би хүсэж байна. За өмнөх засгийн газраас хэрэгжүүлж байсан бодлого үйл ажиллагааг үргэлжлүүлж салбарын үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай бас танилцсан байгаа. Энэ мэргэжлийн холбоод орон нутгийн удирдлагууд, хөрөнгө оруулагч нар, эрдэмтэн судлаач нар, ахмадын төлөөлөлтөд уулзаж тэдний санал зөвлөмжүүдийг авч бодлого үйл ажиллагаанд тусгаж анхаарах зүйл дээр нь бид нар өшөө наривчилсан хөтөлбөр гаргах тал дээр бол яамны салбар яамны газрын дарганаар бас энэ дээр бас нэлээд бас анхаарлаа хандуулж ажиллаж байгаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За өнөөдрийн зохион байгуулж байгаа уулзалт бол дээрх арга хэмжээний бас өргөжлөл гэж та бүхэн ойлгох хэрэгтэй. За салбарын хөгжлийг эрчимжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, дэд үдэц бус нутгийн хөгжил зэрэг толгомжсон олон асуудал араасаа толгорч гарч ирж байгаа. Эдгээрийг үндэсний хэмжээнд авч үзэж харилцан уялдаатай байх зарчмаар шийдвэрлэхийг цаг үе биднээс шаардж байна. Технологиг сайжруулах замаар алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, алтыг Монгол банкнд 100% тушаадаг болох томоохон зорилт бол бидний өмнөөс толгорч байгаа. Өнгөрсөн 18 онд 20 тонн алтыг бид нар төв банкта тушаасан тоон баримт байдаг. Цаашлаад энийг бид нар 25 тонн, 30 тонн, 40 тонн руу хүрэх энэ том бас хүсэл, бодлого, энэ амбиц бидэнд байх ёстой гэж би бодож байна. Үүнтэй уялдаад алт цэвэршүүлэх үйлдвэрийг улсдаа хийх, үйлдвэртэй болох, түүндээ алтаа тушаадаг, эдийн засгаа бас бид нар тогтворжуулдаг гэсэн ийм араасаа бие биендээ бас уялдаа холбоотой төрийн бодлого зохицуулалт бол өнөө цаг үед бидэнд зайлшгүй тулгарч бас ирж байгаа гэдгийг та бүхэндээ бас хэлхийг хүсэж байна. Ингээд та бүхэн алтны салбарын өмнө тулгамдсан олон асуудал түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал болгоод чөлөөтэй солилцож хамтран ажиллахыг бүх аж ахуйн нэгжүүдээс хүсэж байна. Өнөөдрийн ажилд нь амжилт хүсье хорлоо. Тэгээ юуны өмнө бас сүүлийн 4 жил хуулинд өөрчлөлт орж алтны салбарт огцом эргэлт, өсөлт үүссэнийг бий болгож чадсан, улс орны эдийн засагт маш том даацыг үүрч чадсан, гавьяаг байгуулсан, энд хуран цугласан манай алтыг олборлож улсдаа нийлүүлж валютын нөөцийг бодиттой нэмэгдүүлж чадсан энэ компаниудаа баярлж талархаж байгаагаа илэрхийлье. Жил болгоны хагулийн ажлын тайлан дээр 7 дугаар маягт бүгдүүлэх гэдэг юм дээр бол маш том асуудлууд үүсэж байгаа. Энэ мэдээж анх тэр лиценз олгохдоо бол тэр тодорхой хэмжээгээр төр захиргааных нь газар найл нь шийдээд координатаа гаргаж өгөөд бид нар тэр дагуу лицензээ авсан. Тэгтэл одоо бид нар дураараа зүгээр очиод авсан юм шиг зүгээр нэг багийн иргэд заавал хуралдуулна. Наад газар дээр чинь хайгуул хийхгүйг та нар мэдэхгүй, тэр төр захиргааных нь чинь мэдэхгүй, малчид ард иргэд мэднэ. Заавал тэр хавийн улсуудыг цуглуулж иж багийн хурлаа хуралдаж иж тэр шийдвэрээрээ гаргаж наад юм дээр чинь гар үсэг зурж өгнө гэдэг гар үсэг зурж өгөхгүй юмнууд 17 оны юм дээр маш их байгаа. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдийг хохиролтой байх талаас нь хохироож байгаа талаар мэдээж 21 аймгийн удирдлагуудтай бид нар бас үр дүнгийн гэрээнүүд хийгээ явж байгаа. Эхний удирдлага дуусж байгаа. Харамсалтай нь манай шинэ зарим орон нутгийн удирдлагууд төр гэрээгээ шинэ
би одоо ч тэр гэрээ хийж байхдаа бас хэлж байсан. Гэрээ хийгээд гэрээгээ авчид хүмүүжхэндээ бити хийчээрэй. Гэрээнийхээ зүйл заалтыг сайн хараараа. Хэрэгжилтийг бид нэр биелэлтийг одоо өдрөөр нь дүгнж явъя. Тэгээ нөхцөл байдал яг юу болохгүй хичнээн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа. Хичнээн аж ахуйн нэгжүүд орон нутгийн хөгжилд анхаарч байгаа энэ талдаа тоон баримтан дээр одоо тоон дээр сурж ажиллаа одоо урагш нь явуулъя. Гэдэг ийм одоо шаардлагыг би орон нутгийн удирдлагууд тавьж байгаа. Тэгээ тэр гэрээнийхээ биелэлтийг бид нар хэрэгжилтэн дээр нь хяналтаа тавьж ажиллана. За тэгэхээр орон нутагт үүсэж байгаа нөхцөл байдал дээр би бол одоо өөрийнхөө зүгээс энэ яамны зүгээс салбарын зүгээс бүх талаас нь одоо бас дэмжиж тусалж ажиллана. Харин аж ахуйн нэгжүүд өөрсдөө хууль дүрмээ барьж хариуцлагатай ажиллахыг би хүснэ. Нөгөө талаас нөхөн сэргээлтээ хийх ёстой. Нөхөн сэргээлт хийгээгүй гэдгээр ерөөсөө энэ ард иргэд энэ тэр дундаа алтны одоо салбарыг бол ерөөсөө маш их буруутгаж байгаа шүү дээ. Уулуурхаа тэр чигээрээ л одоо энэ нөхөн сэргээлт хийдэггүй юм шиг. Одоо бидний өнөөдөр жишээ нь уулуурхаан медиасан хуулийг одоо боловсруулж оруулж ирэх гэж бас их нэлээд цаг болгож бас ажиллаж байгаа. Ашигт малтмалын тухай хуулиар, газрын хэвлэлийн тухай хуулиар ер нь манай энэ салбарын одоо бодлого зохицуулж ирсэн. Уурхаан нээлтээс хаалт хүртэлх нарийн зохицуулалт одоо манай улсад бас манай улсын хууль тогтоомжид бол хараахан бас тусгалаа олоогүй байгаа. Тэгээ энэ болгон өнөөдөр бид нар урагшаа хөгжиж, энэ болгонд одоо бид нар анхаарлаа хандуул. Хөгжил гэдэг бол мэдээж алдаа оноо хийхээс бол одоо бас нэг алдаа хийхээс айгаад байх юм биш ээ. Мэдээж одоо ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээнд алдаа гардаг. Алдаагаа хурдан засаад хурдан урагшлая гэдэг ийм л одоо зарчмыг бол би бол одоо бас барьж ажиллахыг бол хүсэж байгаа. Тийм байдлаар бас аж ахуйн нэгжүүд үнэ ажилласаа гэж бас хүсэж байна. Алдаа гаргасан байж болно. Алдаагаа засчих. Тэгээ урагшлая хэвдүүл. За аж ахуйн нэгжүүд анх удаа ингэж хүлээж авсан төр засгийн салбарынхаа хамт олонд баярлж байна. Та бүхэнд өнөөдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдөр алт үйлдвэрлэлийн хилцүүлэг энэ чадсан алт судалгааны үйлдвэрлэл судалгааны хосолсон хилцүүлэг явж байгаа байх гэж би итгэж байгаа. За ингээд алт хоёр хөтөлбөрт хамгийн гол нь энэ 27% эдийн засгийн эргэлтэнд бусдах нь эргэлтэнд орохгүй байна гэдэг нь өнөөдөр ашигт малтмуудаар гарсан мэдээлэлээр эсний зузаан багассан талбайн өөрчлөлт энэ төрөө гэсэн нэлээд шалтгаанууд байдаг юм лээ. Энэ ихэнх нь бол хувийн хэвшлийнхэн өөрийнхөө хүчин чадал тулгуурлаж энэ геологийн аргачлалаа сунгаж авдаг байх. Гэтэл геологийн судалгаа бол мөнгөнд биш судалгаанд зориулагдах ёстой. Уг нь судалгаанд зориулагдах ёстой. Судалгаа сайн хийсэн бол энэ уурхайн хариуцлагатай уурхай гэдэг маань геологийн судалгаа хийж байж л шийдэгдэх юм учиртай байна. Тийм учраас эдгээр геологийн судалгаа бусад аргачлалуудыг бид бас энэ хувийн хвшлийнхэн маань хийж явах юм бол алт олборлтын нөхцөл эсний одоо технологиг зөв баримтлахад боломжтой. Тэгэхээр ийм бас бид нар өнөөдөр чинь хичнээн одоо тусгай зөвшөөрөл олгоод хичнээн тусгай зөвшөөрөл цуслаж байгаа гэдгээ олгож байгаа л яриад байдаг. Бас цуслагдж байгаа тусгай зөвшөөрлүүдээ бас давхар ярьдгүй юм л. Тэгээ энэ тал дээр одоо манай мэрэгжлийн хариуцж байгаа мэрэгжлийн улсууд, газрын дарга нар, агентлагийн дарга нар бас тоон мэдээллүүдийг сар болгоны эхэнд элдв хариуцтай уулуурхаа гэсэн юм одоо хэвлэлийн хурал хийж байгаа энэ хэвлэлийн хурал дээр тэр олгосон лиценз, цуцлсан лицензний тоог бас харьцуулж хэлмээр юм бэл. Тэгээ бүгдийг одоо шил тусгай зөвшөөрөл болгосон юм шиг бас уулуурхааг бас муу мухай харагдуулах, уулуурхаа ухаад аваа явчихдаг гэдэг буруу ойлголт одоо төрүүлэх, үндэсний аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд бас сөрөг хандлага гаргаж ирж байгаа дөө сэтгэл хэмжиглэж байгаа. Ялангуяа алтны салбар дээр би үндэсний компаниуд энэ салбар дотор бас тэргүүлж орлогоо нэмэгдүүлсэн ийм одоо аж ахуйн нэгж олон гараасаа гэж хүсэж байгаа. Гэхдээ хууль дүрмийн хүрээнд бас ажилладаг. Татвараа бас төлждөг, орон нутгаа бас хөрхөн дэмжиждэг. Тэднийгээ бас ингээд хөрхөн зохицуулаад ингээд дэмжээд итгэлийн олоод дэмжлэгийн аваад ажилладаг. Ийм л одоо тал талын бас зохицуулалт хийх аж ахуйн нэгжүүд бас араасаа бас гарч ирээсэй гэж хүсэж байна. Хууль дүрмийн хүрээнд бол мэдээ шахаж шаардах ажлууд бол бас их байгаа. Манайхан бас мэдж байгаа. Тэгээд одоо энэ 18 онд бид нар ер нь энэ уулуурхаан салбартай холбоотой томоохон төсөл хөтөлбөрүүдийг одоо эхлүүлэх ажлыг бол төлөвлөө тооцоод засгийн газрын хуралдаан болон холбогдох одоо эдийн засгийн байнгын хороо гэдэг их хурал дээр бас танилцуулах ажлуудад бэлэн болсон байгаа. Тэгээ уулуурхаатай холбоотой төслүүдийг эхлүүлэхгүй бол энэ улс орны эдийн засаг бас уруудан дороотж байгаа. Улс орны эдийн засгийг өөд татах гол салбар бол энэ уулуурхаан салбар шүү дээ. Тэр дундаа би бол энэ
хэд хэдэн жишээ нь нүүрс байх ёстой. Тэгээд 5-7 одоо бүлэг ордын эдийн засгийн эргэлтэнд маш шаардлагатай оруулах ёстой. Тэгэхээр дээрэс нь бид нар энэ зэсийнхаа салбарт бол бас өөр одоо жишээ нь олон улсын стандарт нийцсэн бодлого нийцүүлсэн ийм үйл ажиллагааг одоо улам идэвхжүүлэх явах ёстой, идэвхжүүлж явах ёстой. Тэр дундаа одоо алт гэдэг хэд хэдэн нэг 5 дотор л ерөөсөө салбар байна. Энэ дунд би бол алтыг бол өнөхөр яг зөвхөн үндэсний аж ахуйн нэгжүүд маань энд одоо үйл ажиллагаа явуулаад төр засгийн бодлоготойгоо уялдаад төв банкндаа алтаа тушаадаг ийм систем рүүгээ ороод яваасаа гэдгийг чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Тэгэхээр мэдээж энэ бидэнд бас хаалт бэрхшээл бол байгаа. Энэ хэрэг зүйн зохицуулалт бол байгаа. Энэ тал дээр одоо их хурл дээр бас төлөөлж байгаа их хурлын гишүүний хуульч дээр засгийн газар төлөөлж байгаа сайдын хөвчдөр бас энэ хэрэг зүйн зохицуулалтын талаар нь бид нар зохиосны ажлуудаа цагааталтгүй бас хийнэ гэдгээ хэлхийг хүсэж байна танд. За